За нийслэл Улаанбаатар хотод бол яг арга байхгүй хийх ёстой бас нэг цааш нь одоо эрх зүйн одоо боломжоор бий болгохын дагуулгын асуудал бол гарцаа байхгүй мөн. Ер нь Улаанбаатар хотын тогтолцоог нь хэвээрээ хадгалах, Улаанбаатар хотын энэ одоо явуулж байгаа үйл ажиллагааг одоо нийслэл хотын энэ дагуул хот болон эдгээр газартай холбож эдийн засаг, дэд үтс, тээвэр, логистикийн нэгдмэл тийм тогтолцоог одоо бүрдүүлж, за газар зүйн одоо байрлал талаас нь бид нар бол бас сонгож яваад нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэхэд одоо стратегийн ач холбогдолтой ийм байршлыг сонгоно гэж бид бүхэн бол тооцож байгаа. Мэдээж энэ нь бол одоо шинэ нисэх онгоцны буудал буюу одоо шинэ RSCT-г төчгөлсөн байдлаар Улаанбаатар хотын дагуул хотыг одоо төлөвлөхөөр бол одоо бодлого боловсруулж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ дагуул хот нь маань өөрөө тусгай чиг үүрэг бүхий одоо ийм чиглэлтэйгээр одоо байна. Нэгдүгээрт энд бол одоо мэдээллийн технологи буюу инновац дээр суурилсан энэ тусгай чиг үүрэг ийм бүс байгуулах чиглэл дээр. За аял жуулчлал соёл амралт байх юм байна. За хөлөмжийн аж ахуйг бид нар бол бас оруулъя. За хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр байя. За агаарын хөлгийн одоо засвар өөрчлөлтийн угсралтын чиглэлээр гэсэн ийм дараах 5 чиглэлээр одоо хослуулж тусгай бүсийг одоо бид нар бас барьж байгуулах нь одоо илүү оновчтой одоо зөв юм аа гэж харж байна. За дагуул хотын чиг үүрэг дээр бол мэдээж нэгдүгээрт энэ нийслэл хотын хөгжлийн бодлогын төлөвлөлтөд уялдаж төлөвлөлтөд хэрэгжүүлэх. Хоёрдугаар мэдээж энэ хот төлөвлөлт олон нийтийн одоо амралт цэцэрлэг төрөлд ногоон байгууламж зайлшгүй одоо байна. За унд болон ахуйн хэрэгцээний усан хангамж, за зам харьц хамгаалалт, авто зогсоолгоо төлөвлөлт гээд. За орон сууцны аж ахуйн үйлчилгээнүүд, хөшөө зурцуул, за гэрэлтүүлгийн аргачлал гээд хууль заасан бусад ийм одоо зүйлүүдээр ер нь бол энэ дагуул хотын чиг үүргүүд бол одоо хамаарахаар бид нар бол одоо бас оруулж ирсэн. Тийм учраас дагуул хотын эдийн засгийн тусгай бүсийг бид нар бол бас шинээр зохицуулт бий боломж төрөө хэлсэн. За олон улсын туршлагаас бид нар бол судлаад үзэхэд бол Москва хотод бол инновац мэдээлэл технологи, аялал жуулчлал үйлдвэрлэл технологийн чиглэлээр гэсэн ийм байдалтай байна. За Бээжин хотод бол одоо технологийн шинжилэл, өндөр зэрэглэлийн аж үйлдвэрийн чиглэлээр чөлөө төвшиг тус одоо байгуулсан байх. За Чежүү хот бол одоо аялал жуулчлалын чиглэлээр чөлөө төвшиг байгуулсан. За Япон улс бол одоо integrated resource гэсэн чиглэлээр одоо аялал жуулчлалыг хөгжүүлэх байдлаар одоо Токио буюу Йокохама хотыг түшгэлж одоо бас ингэж мэдээлэл, инновац, соёл, амралт, аялал жуулчлал гэсэн чиглэлүүдээр бас ингэж хөгжүүлэхээр одоо хуулийн тусгаад одоо ингээд бодлого нь яваад ингээд үйл ажиллагаа нь эхэлж байгаа. Тийм учраас хотын дэргэдэх эдийн засгийн тусгай бүс бол одоо зайлшгүй байх ёстой ийм одоо асуудал болж байгаа. Өнөөдрийн нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль дээр дагуул хот бол цоошин эрх зүйн ийм боломжийг бий болгож эдийн засгийг тэлэх, төвлөрлийг задлах, төгжрлийг бууруулах бодлогын гол одоо шийдэл бол энд байна гэж хотын засаг даргын хувьд бид нар харж тодотгож одоо бас оруулж ирж байгаа.